хүчний дэгдэл намжихгүй мөн олон яриа болоод бага насны хүүхдийн эндэгдэл өссөөр байгаа нь яхарахгүй сэтгэл эмзэглүүлэх асуудал юм а. Гэвч энэ өвчнөд хэн нэгнийг эсвэл төр засгийг буруутгах биш гарах гарцаа эдгээр олон зөв халдвар болсон хүүхдүүдийг эмчлэг асуудлыг нэн тэрүүн шийдэх нь хамгийн чухал асуудал юм а. Засгийн газраас нөөц хөрөнгөөс 938 сая төгрөгийг гаргасан ч өнөөдөр вакцины мөн эмч нарын илүү цагийн хөлс амын дэм бас бус зардлуудад зарцуулагдаад дуусчээ. Харин өчигдрийн засгийн газрын хуралдаанаар энэхүү өвчний үед зайлшгүй шаардлагатай өндөр үнэтэй эм бэлтгэмжийн зардлыг нийгмийн даатгалын сангаас гаргах боломжтой эсхийг судлах асуудлыг Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдад үүрэг болгосон. Энэ дагуу өнөөдөр өглөө нийгмийн даатгалын удирдах зөвлөл шуурхай хуралдан Улаанборхон өвчний үед шаардлагатай байгаа амин дэмээ гаднаас авч байгаа өндөр үнэтэй антибиотик уурэг тэжээлүүдийг авч болох зардал 453.9 сая төгрөгийг нийгмийн даатгалын сангаас гаргаж эрүүл мэндийн сайдын багц руу шилжүүлэхээр болсон сайхан мэдээг дуулгалаа. Асуудал бол өнөөдөр ялангуяа яраа бага насны хүүхдийн хувьд бол одоо Улаанборхон өвчин дээр нь одоо хавсарсан өвчний хүндрэлүүд бол нэлээд нөлөөлж байгаа. Тэгэхээр нөө дархлаа дэмжих одоо эм тарианы одоо хангалт бол бага. Энэ одоо чиглэлийн эм тарианд бол өндөр үнэтэй байдаг. Боотол нь одоо 160-аас 180 мянган төгрөгийн өртөгтэй, зарим эм бол 250 мянган төгрөгтэй ийм эм тариа бэлтгэлүүд байдаг. Тэгээ энэ чиглэлээр одоо хувь хүн одоо ар гэрийнх нь бол энэ зардлыг бол бүрэн дүүрэн гаргаад авах боломж одоо багтай. Тийм учраас энэ чиглэлээр бол одоо энэ эм тариа бэлтгэлийг холбогдох одоо халдвар судлалын үндэсний төв болон орон нутгийн хэмжүүрийг яаралтай хангах энэ чиглэлийг бол өгсөн. За ингээд сангийн яам Хүн амын хөгжлийн хамгааллын яамд өгсөн үүргийн дагуу бид 7 нэр төрлийн энэ дархлаа дэмжих чиглэл одоо эмийн одоо бэлтгэмжээр судалгаа хийж үзээд ингээд одоо ямар ч үс эхний 3 сарын байдлаар 453.9 сая төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангийн эрсдлийн сангаас гаргахаар дөнгөж нийгэм даатгалын зөвлөлийн тогтоолоор шийдвэрлээ. Ингээд энэ одоо хөрөнгийг бол эрүүл мэндийн яамны сайдын багц руу шилжүүлнэ. Ингээд эндээсээ энэ шаардлагатай эм тариаг бол худалдаж авч халдвар судлалын үндэсний төв орон нутгийн одоо эмнэлгүүдэд бол яаралтай шилжүүлэх арга хэмжээг авнаа. Үдээс өмнө хуралсан удирдах зөвлөлийн шийдвэрээр мөнгийг нэн даруй эрүүл мэндийн сайдын багц руу шилжүүлэхээр болсон тул нэн яралтай нялхас шаардлагатай өндөр үнэтэй амин дэм уурэг тэжээл антибиотикийг авч хатар төвчөн судлалын үндэсний төв болоод аймаг орон нутгийн эмнэлгүүдтэй яралтай холбоо барьж шилжүүлэх ажил хийгдэж эхлэх юм а. Одоо тэгэл яралтай аль болох богино хугацаанд одоо ямар л богино хугацаа байдаг тэр хугацаанд хүргэдэг ийм л арга хэмжээ авч байгаа. Яагаад гэвэл энэ 7 нэр төрлийн энэ одоо тариа маань өөрөө тэр бага насны хүүхдүүд ялангуяа нөө дархлааг дэмжих хавсарсан тэр одоо суур өвчний хүндрэлүүдийг одоо багасгах эмчлэхэд бол энэ эм тариа нэг яралтай байгаа. Хүмүүсийн ойлгож байгаагаар бол дан ганц ингээд Улаанборхон өвчнөр одоо өвчлөөл ингээд энэ дэглэл үүсэж байгаа юм шиг. Гэтэл ихэнх тохиолдолд бол дандаа суур өвчтэй тийм хавсарсан өвчтэй хүүхдүүдэд бол хүндрэл үүсэж байгаа. Тийм. Тэгэхээр энэ дархлаа Улаанборхон өвчний шинийг гол онцлог нь тухайн одоо өвчин боссон хүүхэд үний одоо тэр үндсэн дархлааг сулруулдаг тийм ээ. Тэгээд одоо суур өвчтэй буюу хавсарсан өвчтэй хүнд бол илүү хүн тусдаг ийм өвчин л гоо. Тэгэхээр дархлаагийн сайжруулах, дархлаа дэмжих чиглэлээр Өнөөдрийн байдлаар халдвар төвчин судлалын үндэсний төвд 18 хөдөө орон нутагт 41 буюу нийт 59 хүүхэд харамсалтайгаар амь насаа алдаад байгаа юм а. Харин өнөөдөр энэхүү санхүүжил шийдэгдснээр бага насны хүүхдүүдэд хэрэгтэй байгаа гаднаас авч байгаа өндөр үнэтэй эм бэлтгэлүүд ямар ч байсан хэсэг хугацаанд асуудалгүй болж байгаа юм а. Ингэснээр одоо амжилуулж оншин тодорхой болсон олон зуун хүүхдүүд шаардлагатай эм тариагаар хангалттай болж байгаа юм. Гаднаас авч байсан эдгээр 7 нэр төрлийн эм антибиотик амин дэм уургууд нь ихэвчлэн нэг тус бүрэн зах зээл дээр 150-аас 250 мянган төгрөгийн үнэтэй тул ар гэрийнх нь хэдийгээр гаднаас авчирдагч өдөрт хэдэн удаа хэрэглэдэг шаардлагатай эмнүүд учраас санхүүгийн хувьд нэлээд хүндрэлтэй асуудал байсан юм а. Ийхүү бага насны хүүхдүүд ямар ч байсан хэсэг хугацаанд гаднаас авч хэрэглэж чадахгүй байсан амин дэм уургээ авч хэрэглэх боломжтой болж байгаа юм а. Өдрийн тойрд уян мэдээллээ.